Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. Би өнөөдөр mystery тайлагдаагүй гэмтгэргийн талаар ярихаар бэлдсэн. Ингээд хэрэгтэй орцгоё. Өнгөрсөн 2019 оны 9 сарын 27-нд Хятадын хамгийн том хайлтын сайт Baidu сайтанд бүх хүмүүсийн анхаарлыг татсан нэгэн мэдээ нийтлэгддэг. Нийтлэлийн гол агуулга нь 2011 оноос хойш яг 8 жилийн хугацаанд Хятадын Уан хотод 32 оюутанд дараалан ор сургуугийн алга болсон тухай байсан. Нийтлэлд оюутнуудын нэр, нас, алга болсон он сар өдөр болон тухайн үеийн оюутнуудын амьдралын нөхцөл байдал, ар гэрээхний холбогдох утас зэрэг нэлээд дэлгэрэнгүй мэдээлэлүүд багтсан байсан. Энэ нийтлэл интернет орчинд Хятадын иргэдийн дунд хүчтэй тархаж, улмаар гадаадын мэдээллийн хэрэгслээрч бас гарч эхэлсэн. Тэгснээр Ухааны оюутнуудын цуврал ор сургуугийн алга болох явдал нь дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон байгаа. Гэвч шууд дараа өдөр нь маш их хандлттай байсан энэ нийтлэл ямар ч улмөргүй пэйжээсээ устгагдчихсан байсан. Нээдсэн буюу интернет хэрэглэгчид нийтлэлийг яагаад устгасан шалтгаанаа ил болгох гэж шаардаж байсан. Хятадд бусад улс орныг бодвол хэвлэл мэдээллийн хориг хяналт их байдаг тул ихэнх том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төр оролцдог, төрийн хараат байдаг. Эдгээр томоохон сайтуудын нэг болох Шинхуа манаас дараах мэдээллийг хийдэг. Тэр мэдээ бүрэн зохиомол хуурамч нийтлэл байсан. Энэ худлаа нийтлэлийг цааш нь тараад цацсан хувь хүн болон албан байгууллагад ял шийтгэл олгох болно гэдэг. Үгээр ч зогсохгүй тухайн нийтлэлийг анх бичсэн сайтын сэтгүүлч нийгмийн аюулыг эрхлэх газар гэж ярьдаг юм билээ. Ер нь бол цагдаагийн газар одоо хоригдож байгааг зарласан. Гэнэт засгийн газраас авсан энэхүү арга хэмжээнд ард иргэд маш их сэжиглэж мартаж чадахгүй байсан. Тиймээс гадаадын мэдээний агентлаг болон Хятадын маш жижиг хувийн мэдээний агентлагтай хамтран тэдгээр оюутнуудын ор сургуугүй болсон шалтгааныг илрүүлэхээр шууд ажилдаа ордог. Хамгийн түрүүнд алга болсон оюутнуудын ар гэрээхнээс сурвалжлага авахар очтол тэдний хариу үйлдэл төсөөлснөөс өөр байсан. Сэтгүүлчдийг явцгаахыг шаардаж цагдаа нар мэдвэл том хэрэг дунана гэд бүгд хаалгаа хаацгааж байсан. Сэтгүүлчид яахаа мэдгүй байж байтал азар нэг оюутны аав нь тэдэнтэй хамтрахаар шийдснээр нууц байсан хэргийн зах зуухаас нь мэдэх боломжтой болсон. Лин Шаочин гэдэг эрэгтэй 1 жил гарan алга болсон хүүгээ олохын тулд ганцаараа бүхнийг хийж байсан байгаа. Хүүгийнх нь алга болсон явдал маш их сэжигтэй санагдаж байгаа гэж өөрөө хэлсэн байдаг. Хүү болох Фэн Ян нь байнга эцэг эхтэй санаа тавьдаг зөв шудраг хүү байсан гэдэг. 2015 оны 8 сард 20 нас хүрсэн Фэн Ян маш сайн сурлагатай байсан тул Москвагийн их сургууль тэнцэж Оросд очиж суралцах болсон. Удаан хугацаанд бэлдэж хүсэж мөрөөдсөн зүйл учраас маш тууштай, хариуцлагатай байж эцэг эхтэйгээ ч бас байнгын холбоотой байсан. 11 сарын 24-нд хүүгээс нь дуудлага ирдэг. Ээж нь аваад ярихад юу ч юм ердийнхөөс өөр байсан. Маш сандарсан хоолойгоор ээж уцаа авахгүй байна. Ямар нэг юм болсон юм шиг байна гэдэг. Ээж нь аавтаа нь яриад дахин хүүлүүгээ залгаад аав чинь завгүй байгаад уцаа авч чадаагүй гинэ. Яасан бэ гэхэд аавыгаа зүгээр байгааг мэдээ тайвширсан хүн. Ээж сүүлийн үед муу хүмүүс ихссэн болохоор болгоомжтой байгаарай гэж хэлээд уцаа тасалдаг. Үнэн дээр энэ өдөр хүн ээжээсээ асуусан бас нэг зүйл нь арай аав баривчлагдчихаагүй байгаа гэд маш сэтгэл түгшсэн байдалтай сонсгдсон гэдэг. Энэ бол хүүгийн хамгийн сүүлийн дуудлага байсан. Холбогдохгүй байгаа хүүдээ санаа зовсон эцэг эх нь Москвагийн их сургуультай шууд холбогдоод асуудал Фэн Ян хэдэн хоногийн турш хичээлдээ ирэхгүй байгааг хэлсэн байдаг. Хүүн ямар ч сурах чимээгүй ингэж хичээлээ таслах хүн биш гэдгийг мэддэг аав ээж нь хүүгээ хаанаас эхэлж хайхаа мэдгүй байх тэр үед аав нь иммиграшнээс нэгэн шинэ мэдээллийг авдаг. Энэ нь 11 сарын 26-нд хүүн Оросоос Хятадын хил рүү орж ирснийг олж мэддэг. Тэр өдөр бол хүүн ээжтэйгээ ярьснаас яг 2 хоногийн дараах өдөр орж ирсэн байдаг. Яагаад ямар ч хэл үггүй Хятад руу ирчээд аав ээжтэйгээ холбогдоогүй юм бол? Аав нь шууд Ухааны онгоцны буудалд очоод бүх учраа хэлээд камерын бичлэгийг шалгатал үүргэвч үүрсэн хүн хид хідэн камерын бичлэгэнд өртсөн байхыг хараад аав нь бараг олчихлоо гэсэн итгэл найдвар тэгээд цагдаагийн газар очиж мэдгэтгэл аавд нь маш хүйтэн хүндээ хандаж хүү чинь өөрийнхөө хүслээр
сайн дураараа Хятадд орж ирчээд алга болсон хүнийг чинь бид нар шууд мөрдөөд байх нь утгагүй хэрэг. Насанд хүрсэн хүү чинь аав ээжтэй хэлхийг хүсээгүй хувийн шалтгаанаараа түр хугацаанд ирсэн ч ээж олно гэд тоохгүй байдаг. Эцэст нь аав нь насаар хөсөө туслуулан байж хураасан бараг өөрийн бүх хөрөнгө болох солонгос мөнгөөр 80 сая воныг хүүгээ олж өгсөн хүний шагналын мөнгө гэж зарлаж хайж эхэлдэг. Зураг дээр харагдаж байгаачлан аав нь машиныхаа дээр самбар зоож зарлал тарааж Хятадаар 40,000 км хүүгээ хайж явсан байдаг ганцаархнаа. Ингэж явсаар аав нь Ухаанаас алга болсон хүн ганц түүний хүү Фэянч биш юм байна гэдгийг олж мэддэг. 2011 оноос хойш 8 жилийн хугацаанд биеэ дан амьдардаг ор сургаггүй болсон 32 оюутан. Гэхдээ тэдэнд бүгдэнд нь тохиолдсон нийтлэг нэг зүйл нь бүгднгийнх нь эцэг их ар гэрийнх нь цагдаагийн газар мэдэгдэхэд цагдаагийн газраас тэднийг хөөж утгагүй тайлбарууд өмнөөс нь тавьж мөрдлөг явуулахаас татгалзсан байсан явдал юм. Эцэг эхчүүд нийлж хүүхдүүдийнхээ алга болсон зарлалын самбарыг хийж зарим нь нэвтрүүлгүүдээр орж эрчимтэй хайж эхэлтэл цагдаагийн газраас тэднийг дахин ийм урайлга ухуулгын шинжтэй хөдөлгөөн өрнүүлэх юм бол зүгээр өнгөрөхгүй шүү хэмээн сүрдүүлж дарамталж алга болох ёстын зурагтай зарлалын хуудсыг урьж тастан хуулж байсан. Засгийн газраас ингэж саад болж анхаарал тавихгүй тэднийг хайхгүй нууж дарахыг оролдож байгаа шалтгаан нь яг юу байсан бол? Тэгээд 2019 оны 9 сард нөгөө Baidu сайтанд энэ мэдээлэл тавигдсан нь тэр байдаг. Гэвч дараа өдөр нь шууд устгагдчихсан шүү дээ. Гэвч нэг интернет хэрэглэгч яагаад оюутнууд алга болсон хэрэг ингэж ууршиж алга болваа гэсэн асуудлуудыг энэ тентгийн сайтуудад дэвшүүлж хүмүүс ч түүнтэй санал нэгдэж байтал улсаас дахин нийгмийг замбраахүйдүүлсэн гэд бүгдийг нь устгадаг. Иргэдэд энэ бол зүгээр ч нэг алга болсон хэрэгүүд биш гэсэн мэдрэмж төрсөөр байсан. Алга болох ёсны талаар дахин нэг авч үзвэл тэдгээр оюутнууд Ухаанд алга болсон гэдгээс өөр нийтлэг чанарууд бас байгаа юм. Бүгд 20 хэдэн настай эрүүл чирэг залуучууд. Мөн Фэянг шиг бусад хүүхдүүд бас алга болохоос өмнө гэрийнхэн лүгээ залгаад болгоомжтой байгаарэ. Гадуур муу хүмүүс их байгаа гэх зэрэг санаа зовсон түгсэн байдлаар ар гэрийнхэнтэйгээ ярьсан байгаа. Хятадын ард иргэд энэ хэргийн цаана маш их мөнгөний ашиг орлоготой холбоотой зүйл байж болно. Магадгүй хүний эд эрхтний 8 гэх яриа гарч эхэлдэг. Ийм яриа гарахад бас шалтгаан байгаа. 2015 оны 8 сард Ухаанд нэгэн том хурал болдог. Хурлын сэдэв нь эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой семинар болсон. Тэнд оролцсон Хятадын эрүүл мэндийн сайдын хэлсэн үг нь хүмүүсийн анхаарлыг татдаг. Өнөөдөр Ухаан байгаагүй бол Хятад оронд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байхгүй байх байсан гэж хэлдэг. Энэ үгийн утгыг задлаад үзэх юм бол Ухаанаас эрхтний донорыг нийлүүлдэг гэсэн үгтэй агаар нэг болж байгаа юм. 2000 оноос хойш Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо маш хурдцтай нэмэгдсэн. Асуудал нь Хятадын засгийн газар эрхтний донорыг хаанаас авчирдгаа хизээж ил болгодгүй байгаа юм. Тиймээс хууль бусаар эрхтэн олж байгаа юм шүү гэсэн сэжиг таамгууд их байдаг. Ядаж ахад хамгийн их эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэг газар нь дандаа Ухаанд байдаг эмнэлгүүд байсан. Жишээлх юм бол Ухаанд Шэхо гэдэг эмнэлэг байдаг. Бээжин зэрэг бусад хотуудад ч гэсэн энэ эмнэлгийн маш олон салбар байдаг боловч Ухаан дахь салбар нь 3 жил дараалан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хамгийн их хийсэн эмнэлгээр тодордог. Энтхийн эм чинь манай эмнэлэг жилд 200 гаруй эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийдэг. Мэс заслын төлбөр нь ойролцоогоор 52 сая воноос эхэлдэг гэж хэлдэг. Тэгээд сэтгүүлч тэр олон эрхтнийг хаанаас ямар арга замаар олдгийг асуухад хувийн мэдээлэл тул дэлгэх боломжгүй гэж хэлдэг байсан байгаа. Эрхтний донорыг олох тохиолдлуудаас дурдах юм бол комонд орсон хүний ар гэрийнхнийхэн зөвшөөрөлтөөр тухайн хүний эд эрхтнийг бусдад шилжүүлэн суулгах эсвэл тухайн хувь хүн өөрөө намайг өгөхөд миний эд эрхтнийг бусдад хандивлаарай гэх явдал байдаг. Гэвч эдгээр тохиолдлууд нь үнэхээр ховор байдаг. Энэ эмнэлгийн талаар хайгаад үзтэл бас нэг мэдээлэл байсан нь 2020 онд Японд амьдардаг нэгэн баян хятад эмэгтэй би нэрс муудаад нисдэг тэргээр тэр эмнэлэг рүү хүргэгдээд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ордог. Тэрүүгээр эмнэлэг ямар сурталчилгаа явуулсан бэ гэхээр
Тэр эмэгтэй манай эмнэлэгт хэвтээд 10 хонсон. Тэр 10 хоногийн хугацаанд эмэгтэйд яг таарах бөөр 3-ыг бид олоод бэлдсэн байсан гэж хэлдэг. Гэхдээ ийм бага хугацаанд хүнд таарах эрхтнийг олно гэдэг эмнэлгийн эрүүл системд хизээж байж болшгүй үзэгдэл байдаг. Хятад орн нь өөрөө эрхтэн шилжүүлэх мэс заслын ур чадвараараа дэлхийд нэлээд дээгүүрт ордогч бас эрхтний хууль бус 8-аагаараач бас нэлээд дээгүүр орж бусад улс орны шүүмжлэлд өртдөг орн байгаа. Энэ ярьсан бүх зүйлийг нэгтгээд үзэхэд эрүүл чирэг оюутнууд Ухаанаас ор сургаггүй алга болж тэр нь хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон байх магадлал өндөр бөгөөд энэ хэргийг засгийн газраас нуухыг оролдож байгаа нь том с 'ижиг төрүүлж байгаа юм. Мэдээж энэ бүгд бол ард иргэдийн л таамаглал. Энэ хэргийн талаар ямар нэгэн бичгэд л улсаас нийгмийг замбраагүйtүүлсэн хэрэгээр ялт тулгаж байгаа юм. Одоо ч энэ цаг үед алга болгохстын эцэг их засгийн газарт бид нар их зүйл хүсээгүй. Энэ хэрэгт мөрдлөг явуулах эрхийг л олгоотгооч гэж шаардаж хүсэл тавьсаар яваа юм билээ. Тэр оюутнуудад яг юу тохиолдсон бол та нарт ч бас ямар нэгэн сэтгэгдэл, таамаглал байх юм бол доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас энэ хэргийн талаар өмнө сонсч байсан боловч миний ярьж чадаагүй зүйл байх юм бол бас бичиж үлдээгээрэй. Ингээд манай сугийг сонссонд баярлалаа. Ингээд лайк болон subscribe дарахаа битгий мартаарай.